Google Classroom дээр цахим хичээлээ судлах болсонтой холбоотойгоор энэ жилийн хичээл төлөвлөлтөө Google Calendar дээр төлөвлөж хичээлийн жилийн эхэнд зорилгоо тодорхойлон амжилттай суралцгаая. Хэрхэн төлөвлөх вэ? Эхлээд өөрийн Classroom ангид байгаа хичээлийн хуваараа тэмдэглэнэ. Энэ хичээлийн жилд өөрийн бүх сургалтын үйл ажиллагааг Google Calendar дээр төлөвлөж, хичээлдээ цаг тухайд нь хамрагдан хичээлийн жилийн төгсгөлд амжилттай дүнгээ гаргах зорилго тавьцгаая. Classroom ангид байхдаа зүүн дээд талын 9 цэг дээр дараад календар хэсгийг сонгон, календар хэсэг дэх week буюу 7 хоног сонголтыг month буюу сар болгон сонгоод хичээлтэй өдрөө даран хичээлийн хуваараа оруулна. Синхрон хичээл буюу математик. Add time буюу хичээлийн эхлэх цагийг 15-аас 17 цаг гэж тэмдэглэнэ. Weekly on Monday гэсэн сонголтыг дараад Weekly on гэдэг сонголтоо өөрийн суралцах гаригаар сонгосноор тухайн гариг бүрд таны хичээл тэмдэглэгдэнэ. Хичээлийн өнгөө календар дээр тэмдэглэнэ. Хичээлээс хэдэн минутын өмнө мэдэгдэл ирэхийг сонгож тохируулна. All day сонголтыг дарснаар хичээл календар дээр өнгөөр тэмдэглэгдэнэ. Ингээд save дарж хичээл сонголтоо хадгалснаар сарын төлөвлөлтөн дээр маань даваа гараг болгон хичээлийн хуваар маань сонгосон өнгийн дагуу орсон байна. Мөн дараагийн гаргийн хичээлээ ч гэсэн төлөвлөж болно. Биедан суралцах асинхрон холболтоо төлөвлөлтөд оруулаарай. Мөн save товчоо дарна синхрон холболтоос хойш 4 дахь хоногт өөрийн үнэлгээг өгнө. Энэ үнэлгээ нь 10 сарын 21-ээс эхэлнэ. Өөрийн үнэлгээг өөр өнгөөр тэмдэглэн төлөвлөөрэй. 7 хоногт 2 хичээл цахимаар суралцах хуваар оруулахад ийхүү харагдаж байна. Амжилттай суралцахын тулд төлөвлөлт чухал ач холбогдолтой юм байна.